Сайн байцгаана уу? Бүгдээрэнд нь бичлэг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. Тэгээд нэг сонин сэдвийн талаар ярих гэж байна. Миний хувьд бол сонин зүйлэл байна л да. Толгойн усны бөөсний талаар ярих гэж байна. Тэгээд намайг жоохон байхад бол бөөс гэдэг зүйл байдаг байсан. Би ч жоохон байхдаа бөөсчл байсан баг. Тийм, бөөсчжсэн. Тэгэл нэг самнаал ингээл лээдсэн санагдаад байгаа байхгүй юу? Тэг би яагаад ч юм орчин цаг үед бөөс гэдэг зүйлийг ор мөргүй арилсан гэж бодсон. Гэтэ яг мэрсэр фэйсбүүкээр хүүхд маань бөөс төшлөө гэдэг пост бол харж л байсан. Ямар сони юм бэ гээл гайхаал өнгөрдөг байсан. Тэгсэн чинь яг энэ үйл явдал маань манай гэр бүлийг бас дайраад өнгөрлөө. Яг нүр цуглаад ирсэн чинь яаж арилгах арга үнэхээр мэддэггүй юм байна. Тэг өдөр багш над руу хүүхэд чинь бөөстэй болцсон байна гэд надад хэлсэн. Тэгээд би орой ирэхээр шалгасан чинь өсөнд нь цагаан хаг шиг юмнууд бол байсан байхгүй. Тэгээ ингээ унгаах гэсэн чинь ерөөсөн ундаггүй. Бүр ингээ барьцалтаад наалтцсан. Тэгээ фэйсбүүкээр баах ууглаа. ChatGPT-гээс асуулаа, фэйсбүүкээс ч баах уншлаа, Google-д ч үзлээ. Хамаг байдаг аргаараа л уншиж судалж байгаа юм чинь. Нэг ээжүүдийн тэр найдвартай гэдэг байгаа ирүүл бас найдвартай гэдэг арга нь болохоор майнууд түрхээд тэгээ битүү толгоонд нь ингээд майнууд цууганд нь ялж хайж түрхчээд жоохон массажлж жагаад тэгээ нөгөө нэг гэлгэрүүтэн малгай углаад нэг 2-3 цаг байлгаж жагаад угаачих гэсэн байгаа байхгүй юу. Энэ л болохоор яг хүүхдэд хоргүй тийм зөөлөн аргаар л тэр одоо бөөсийн үснээс нь салах гэж л байгаа арга юм байлээ л дээ. Тэгээд тэр оройноо өсөнд нь сайхан түрхээд массажлаад уут углаад 2-3 цаг болгосон. 3 цаг болсон. Нилээн удаан байлгаж жагаад үсийн усаар угаагаад тэгээ ардаас нь шампунаар угаа. Хамаарнаас самнсан. Би чинь бас нөгөө нэг нарийн шигтэй тэр хуурсны бөөсний тэр самынаас өрүүлтийн самынаас авсан. Тэгээд тэр самаар нилээн самнаад тэгээд бүр бас гараараа ингээд тэрийг түүж салгаад тэр чинь салдгүй мэл ингээд үстэн бүр барьцалтсан. Жижиг хаг шиг юм бүр ингээд барьцалтсан. Тэгэд гараараа бүр ингээд түүгээ тэгээд хүүхдийн унтах цаг болсон байсан болохоор нэг удаан түүчдэггүй тэгсгээл жоон түүж жагаад унтуулсан. Тэгээд маргааш нэслэгээс ирэхээр нь дахиад саяны юмаа давтаж хийгээд бас л ингээд гараараа түүгээл тэр майнуудаас угааж арилгаал. Ямар ч гэсэн ингээд 2 хоног майнуудаа түрхээд уут углаад ингээд арга хэмжээ авсан. Гараараа зөндөө түүсэн. Тэгээ түүгөө үнэхээр дуусахгүй байгаа юм чи амар олон. Тэгээ 3 дахь хоног дээр майнуудаа түрхэх гэснээ болоод танд үсчивч рүү залгаж байгаа байхгүй шантарч байгаа юм чи 2 хоног ингээд хүүчээд байхад чи ингээд байгаад байгаа байхгүй юу. Нэх үр дүн нэг харагдаагүй надаа. Яг багсан л ахалта. Гэтэл байгаад хамж тэр жижиг ингээд ялангуяа энэ чихний нэсгээр нь бас ингээд даг цэсгээр нь ингээд байгаад байгаа байхгүй юу. Нилээ их. Би бүр айгүй жижиг юмнууд ингээд наалтсан байгаа байхгүй юу. Хаг шиг харахад бол яг хаг шиг. Яа салахгүй ингээд барьцалтцсан. Тэгээ тандаа үсчивч рүүгээ залгаад манай хүүхд ингээд бөөсцсөн гинэ. Тэгээд ингээд майнус ингээд түрхээд ингээд яхаар дутуу арилаад байна. Гүйц арилгах арга байна уу? Эсвэл тань дээр очиод ингээд цэвэрлүүлж тийм арга байна уу? Ямар үйлчлэгээ байна гэдээ би залгаад бүр асуусан. Тэгээд тэр үсчивч маань олон жил усын маань зассан таньж мэддэг учраас өөрийнхөө бүтээгдэхүүн, өөрийнхөө юмнууд надад шахах гэж оролдоогүй. Үнэхээр л ээж хүний хувьд те чин сэтгэлдээс надад зөвлөгөө өгсөн. Тэр нь болохоор хижээлийн тоос түрхээд тэгээд жоохон байлгаж агаад угаачих гэдгсэндээ би гэрт байсан 2 хижээлийн тасныхоо нэгийг охиндоо түрхээд цаг гарan байлгаж агаад угаасан бохгүй юу. Түрхээд тэгээд мэдээж нөгөө нэг гэлгэрүүтэн малгайгаа углаад цаг гарan байлгаж агаад талхайг нь угаасан. Тэгээд дараа нь ингээд нөгөө бас л нөгөө самаараа самнаад тэгээд нилээн сайн нөгөө нэг тосоо угаахгүй бол хижээлийн тос чинь удаан салдаг штэ, арилдаг штэ. Тэгээд нилээн сайн халуун бүлийн усаар тэрийг ингээд зайлж угаагаад тэгээд самнаад юу болсон гэж бодно. Үнэхээр гайхамшигтай үр дүнг би шууд тэр дор нь олж харсан. Манай охины тэр үсэнд наалдаад байсан тэр хуурс гээд байгаа тэр хагшиг юмнууд нь ор мөргөө алга болсон. Би үнэхээр гайхсан.
тэр эхний 2 хоног майнус хүрхснээс нэмэр болсон байх л гэж бодож байна л да. Тэр тижээлийн таас хүрхсэн нь бүр үнэхээр бүр супер эсэ. Би бүр майнус хүрхээд гараараа ингээл түүгээл ингээл надад амар хэцүү байсан аахгүй юу. Тэгээд тийм олон юм чинь түүж барна. Хизээ энийг одоо түүж барна да. Яа хизээ дуусна да гэж бодож исэн чинь тэр тижээлийн тас бүр нэр үнэхээр гайхамшигтай байсан. Үнэхээр нэр ирэхээ уруу байсан шүү. Үнэхээр бүр бест байсан. Тэгээд өсчигчтэй маш их баярлалаа. Айгу гой зөвлөгөө өгсөн, үнэн зөвлөгөө өгсөн. Өөрийнхөө бүтээгдэхүүнээ шахах гэж оролдоогүй шилтгэлтэй байсан. Үнэхээр их баярлалаа. Тэгээд манай охиныг багш нь тэгж хэлсэн гэсэн. 3 дахь хоног дээр нь одоо чи маргааш ингээд те өснийхаа ингээд хуурсаа ингээд арилгаж ирэхгүй бол цэцэрлэгтээ барыг битээрээ гэж хэлсэн юм байлээ. Тэгээд маргааш 3 дахь хоногийнх нь оройн бит хоёр ингээд үр дүнгээ бүр ингээд үдцсэн учраас маргааш нэстэ нэрээ цэвэрхэн толгойтойгоо цэцэрлэгтээ очиж байгаа юм чинь тэгээ багш шалгасан гэсэн. Тэгээд зөв зүгээр байна гэдгсэн байлээ. Тэгээд ийм үр дүн гарсан дээр үнэхээр баяртай байгаа. Хуурс бөөс гэж бодохоор аюу ягаад ч юм муухай зан санагдаад байсан. Тэгээд охиныгоо ийм хурдан ийм муухай зүйлээс салгаж чадсан даас айгу баяртай байгаа. Тэгээд өөртөөс нь шалтгаалаагүй ч гэсэн тэ цэцэрлэгээ сургуулаас өөртөө ингээд халдвар аваад ингээд бөөстөө хуурстай болж байгаа хүүхдүүд зөндөө л байгаа штэ. Манай хүүхд ч гэсэн тийм. Тэгээ манай охиных болохоор яг хуурс үе дээр нь ингээд алга болгож чадсан. Тэгээд хуурстай гэдгээс мэдгүй явж байгаад бүр ингээд тэр чинь тижээгдээд ингээд том болоод бүр яг жинхэнэ бөөс нь болоод ингээд амтан болчвол цусаар тижээгддэг гэсэн. Тэр нь надад айгүй амар санагдсан байхгүй юу. Толгоонд байгаа амтан цусаар тижээгдэн гэхээр тэгээ хуухнаас нь ингээд тэ шимэгчлээд ингээд цусын сорж амьдрын гэхээр бүр аимшигтай санагдсан байхгүй юу. Эрүүл мэнд талаасаа ч гэсэн тэ ямар ойлог байх вэ тэ. За тэгээд энэ бичлэг маань та нарт багахан ч гэсэн зөвлөгөө олж чадсан бол миний хувьд бол маш их баяртай байна. Тэгээд өөрөө үр дүнгийн үдцсэн болохоор өөрөө тушаад үдцсэн болохоор та бүхэндээ зөвлөж байгаа шүү тий. Худлаа зүйлийг та бүхэнд бол түгээхгүй үр дүнгээ үдсэн учраас та бүхэндээ зөвлөж байгаа шүү. Та бүхэн оролдоод үзээрэй. Мэдээж үр дүнгээ өгнө гэдэгт бол итгэлтэй байна. За тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.